Спорт зориулсан бие махбод гэж бас байдгүй юм билээ. Мэдээж дэлхийн оруулахыг зорж байна. Азийн наадам бол энэ жилийн миний хамгийн оргил зорилго. Төрийн дуулаа ашиглуулсан тэр монголжин бас хүсэж байна. Бүгдээ сайн бацгаана уу? Намайг Ганбаатарын монголжин гэдэг. За би Гүмүда Construction компани тамирчин. Тэгээд би өөрөө Garuda клуб Монголын жижигцүүгийн шгшээгийн тамирчин гэж явдаг. Жижигцүүгийн хар бүстэй тийм тамирчин байна. Манайх ч бүсний ангилалтай ангилалгүй гэж хоёр одоо дэлхийн аврагтай. Бүсний ангилалгүй дэлхийн аврагын хүрэл медальтай. Тэгээд бас бүсний ангилалтай буюу хар бор бүсний одоо хамгийн бүсний хувьд хамгийн том бүсэлтэй. Тэгээд хар бор бүсний дэлхийн аврагын бас хүрэл медальтай. Тэгээд Азийн аваргын 2 мөнгөн медальтай. Дэлхийн тулааны наадмын хүрэл медальтай. Тэр дэлхийгээр бол юм да. Сая бол Азийн аварга шалруулах тэмцээн байсан. Тэгээд энэ тэмцээн миний хувьд юугаар онцлог вэ гэхээр Азийн наадам 10 сард болох ч байгаа. Тэгээд яг Азийн наадамд ерөнхийдөө бол одоо жингийнхаа сайн тамирчтай хэрхэн барилдах вэ гэдэг арга тактикаа боловсруулах ер нь тийм зорилготой тэмцээн байсан. Гоё барилдаануудыг хийж чадсан. Тэгээд финал дээр яг хожиж явж байгаа сүүлийн моментод жоохон хожигдсан. Тэгээд одоо нэг сайн муу юу зөрүүндээ биш бас шийдвэр гаргалтуудын зөрүүгээр ялагдсан. Гэхдээ яг ингээд за ингэж ялах юм байна гэдэг юугаа бол төлөвлөгөөгөө бол гаргаж чадсан л гэж бодож байна. Одоо ингээд дараагийн тэмцээнүүддээ илүү сайн гэж явсаар хагаад тэр нэг оргил дээр очино гэсэн зорилгынхоо л яг талд л явж байна л да. Тэгээд одоо дэлхийн аварга за тэгээд Гран При 2 үлдэж байгаа юунаас өмнө Азийн наадмаас өмнө. Азийн наадам бол энэ жилийн миний хамгийн оргил зорилго. Өнгөрсөн Азийн наадам дуусаад угаасаа бэлдэж эхэлсэн. Тэгээл яг тэрний төлөө л бүх хоногуд өнгөрч байгаа. Одоо дэлхийн аврагтыг 5 хоноод явах гэж байна. Тэгээд энэ бас л мэдээж ямар ч тамирчдын хувьд жил болгон дэлхийн авраг хамгийн чухал том тэмцээн байдаг. Тэгээд миний хувьд ч гэсэн бас том тэмцээнүүдийн нэг мэдээж дэлхийн аврагыг зорж байна. Тэг. Заримдаа бас бодохоор жоохон хит их бас юмд нөгөө айхтар хүнд ач холбогдлохгүй жоохон тэнэгч гэх юм уу те байсан тас баярлалаа байхгүй яа тэгэл би ч өөр айлын том учраас надад баттай замыг сонгох нь илүү чухал. Тэгсэн хэрнээсээ би жижигцүг орхиж чадаагүй байхгүй юу. Тэгээд бас бэлтгэлээ эзэж тасалж байгаагүй хийх ёстой юмаа бол үргэлж цаг хугацаанд нь хийж л ирсэн. Тэгээд тэр бүхэнд ийм хайртай дуртай багаар өсөж байгаа өчигдөр чадахгүй байсан юм маргааш чадчих гэж тэрнээсээ кайферч явсаар агаал. Тийм тухайд бол нэг амар мундаг тамирчин болно гэж бас мэдээж яг хүн болгон би тамирчин болно гэж бодож байгаа. Тэгээ бас зүрхэлж бас мэдэхгүй штэ хүрээгүй газар учраас хамгийн анх бол ер нь бит хоёр их гоё ойлголцож яасан штэ. Ер нь л хөгшөрсөн байгаа даа штэ спорт эхлэхэд. Тэгэл аав маань бас найдлагатай би ч гэсэн өөрийгөө юу хийж чадах вэ гэдэг найдлагаар анх бит хоёр чинь эхэлж ийсэн. Тэгэл хамгийн гол нь итгэл юм да. Ээж аав ингээд намайг чаднаа миний хүү хийж лээ болно штэ чадна штэ гэдэг тэр нэг итгэл нь ингээл яс тэрнээс биш чи болохгүй юм шүү чадахгүй юм шүү гэжсэн бол бас болчихсон байгааг үсэхгүй штэ. Хамгийн анх би нөгөө цагаан хүсний сонирхогчдын дэлхийн аврагт яваад аврагч дэлхийн фестивал наадам гэж явдаг. Тэгээд тэндээс ирэхэд манай ах дүүнөр угаасаа тэр тэмцээнд манай ах дүүнөр бүгд ингээд миний зардлыг босгоо явуулж ирсэн. Тэгээд би очиод тийм тэмцээн гэдгийг мэдээд гэл тэгэл ирээл би чинь дутуу юм байна, чадахгүй юм байна гэдгийг мэдээл яг хичээлж илүү шаргуу хичээлж гисэн л дээ. Нэг одоо үр дүнгuu цагаан нөхцөөсөн юм бол амьдралтаа хийж байгаагүй. Дандаа миний хийж байгаа зүйл эх оронд маань хэрэгцээтэй намайг хөгжүүлэх зүйл гэж би боддог. Тийм болохоор одоо дараагийн үедээ спортоо бол хөгжүүлнэ. Спортоос мэдээж ингээд бүр холдож алга болохгүй. Спортын хөгжилдөө хувь нэмэр оруулах илүү хүчрэх хүн болохыг хүсэж байгаа. Спорт зориулсан бие махбод гэж бас байдгүй юм билээ. Спортод зориулагдаж төрсэн хүн гэж ч юм уу. Зүгээр л бүх зүйл хөдөлмөр, бүх зүйл хичээллэх одоо бэлтгэлээ гэдэг юм байлээ. Тэгээд яг тэр зүйлийг мэдэрсэн миний амьдралын цаашдын харах өнцөгт нөлөөлж байгаа. Тэгэхээр би ямар нэгэн зүйл зориулагдаж биш би бүх зүйлийг хичээл зүтгэлээрээ хийж чадах юм байна гэдэг тийм том одоо урам зориг өгч байгаа хгүй амьдрал хэрэгцээтэй хамгийн том одоо хандлага хараа бах гэж би бодож байгаа. Тэгээд гой сэтгэлгээний тийм цар хүрээг тэлээд би хинж байж чадах юм байна, би юу ч хийж чадах юм байна гэдэг тийм урам зоригтой болсон. Яг би гэхдээ спортоор хичээснээс хойш яг ийм өөртөө сэтгэл ханаал ингээд бүр өстэй манлаад нүрж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж аваагүй байгаа.
Яагаад гэвэл би төрийн дуулаа сонсож бүр ингээд тэр манлайг мэдрэхийг л зорж байгаа. Тийм болохоор яг тэр манлайгаа мэдрээгүй байгаа болохоор дандаа л за өнөөдөр нэг шат ахлаа. За өнөөдөр ингээл явж байгаа. Одоо ер нь тэмцээнд очихдоо ч барилдаж дуусаад ч угаасаа шууд л ингээд нөгөө би Монгол улсад гэж боддог байхгүй. Сая ч гэсэн ингээл финалаар очиод уучлаарай би ингээд медалж авчихсангүй түрүүнд бол ингээл бодож байгаа. Тэгэхээр яг хамгийн түрүүнд шууд ингээд би бол ингээд эх орондоо юм хийж байгаа юм хариуцлах шиг юм мэдрэмж бол хамгийн түрүүнд авдаг. Тэгээд мэдээж араас нь намайг тасгалжуулагчтай багш руугаа шууд ингээд хандгал та шууд багштай баярлалаа өгшөө уучлаарай өгшөө гэх бол хамгийн түрүүнд ойрхон. Баг тамирчид дотроо би өөрөө барыг хамгийн ахмад нь болж ирж байна л та. Тэнгүүт нөгөө дүүнэртээ ямар үлгэр дуурайлах вэ? Би ямар медаль авах, ямар барилдаа үзүүлэх, ямар характертай байх вэ гэдэг маань дүүнэрт маань үлгэрлэж байгаа даа гэж бодохоор бас тэдний өмнө хариуцлага хүлээж байгаа юм санагдаж бууж ирэл намайг дэмжиж байгаа дүүнэрт би гэдэг үүрэг хариуцлага бас гарч ирдэг юм байна. Итгэлтэй тэмцээн уралдаандаа амжилттай оролцоод явах арт талд маань ингээд бүрэн бат зогсож байгаа ингээд миний спонсор компани Gumuda Construction компани бол яг тамирчныхаа цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж чадаад маш их баярлалаа. Бүрэн жаргал гээд манай захирал маань байдаг. Тэгээд ах маань бол том наадамд ингээ хамт дагаж явдаг, урам зориг өгөөл ингээл тэ ингээд ямар ч магадгүй спонсор одоо компани захирал хүн тэгж явдаггүй байх. Тэр жил би анх нэг 23 онд тулааны наадмын медаль авахд медальт ингээ нэвтрүүлэг наваг анх оруулж ирсэн байхгүй. Тэгээд би амар эрүүлтэйгээр хүлээж аваад яна би медальтан болох болтугай гэж эрүүлж яжсан. Яг тэрэн шиг яг одоо таны хэлж байгаа энэ эрүүл авраг болоод төрийн дуулаа ашиглуулсан тэр монголжин бас хүсэж байна. Тэгээд энэ 7-8 жилийн хугацаанд намайг олон багш нар ингээд өдөө зэрэгтэй хөргсөн болохоор би ингээд жижигцүүгийн хар бүстэй одоо намайг өдөө зэрэгт хөргсөн багш нартаа маш их баярлдаг шүү гэдгээ би постэр хэлдэг. Тэгээд дахин бас хэлмээр байна.